Сайн уу? Бичлэг хийлгүү удсан дуучлаарай. Би ч сүүлд хизээ бичлэг хийсэн бэ. Би харин одоо Японд байна. Өнгөрсөн зам сургуулаа төгсөөд хэсэг жоохон хямарсан. Ухаан орсон цагаасаа л цэцэрлэг, сургууль, их сургууль гээд нэг газар руу очиж юу сурахаа хэлүүлж заалгуулж 20 жил болсон байна. Тэгтэл их сургуулаа төгсөөд гинэт хаашчихаа мэдхээ болчихсон. Юу хийх ёстойгоо мэдэхгүй, хаачих ёстойгоо ойлгохгүй нэг тийм сандраад байсан. Гинэт том болчихсон юм шиг. Тэгээл өөрөөсөө асуугаад, "За, цаашид яамаарэ? Юу хийх төлөвлөгөөтэй байна?" За ямар ч байсан цаашдаа магистрт сурахаар шийдсэн. Гадаадд Японд 10 сард материалаа бүрдүүлж явуулж байгаа түлээж исэн. Сая 3 сарын дундуур хариу нэрээд маргааш шууд визэндээ ороод 3-4 хоногийн дараа хариугаа очиж аваад дараа 7 хоногт авчих юмнуудаа бэлдээд ажлынхан найзуудтайгаа уулзаад гэрийнхэнтэйгээ байж идэл явуулчихсан. Аюу хурдан өнгөрсөн. Японд буугаад хамгийн ихний бодсон зүйл бол миний утас хайчуу хэлээр гарах үед тошин суух үнэмлэх гээд өгдөг. Яг буух үеэр өөр онгоц бууж таарад амар олон хүн ойчрлоод ядж байгаа дээл чинь бууж таарад хүмүүс нь нэг нэгээрээ тараад болдгоо. Тэнд бараг 2 цаг гарan зогссон. Ядж байгаа 4 цавц давхарлаад төмссөн шатаж өгөх гээд. Арай гэж нэг юм үнэмлэхээ авчаад яарад тэнцэнэ уцаа мартаад явсан байсан. Тэгээд гарчаад буцаж орж болохгүй. Мэдээллийн ажилтнанд нь уцаа ингээ үлдээчихжээ гэж хэлээд тэр дотор нь байгаа хүнд хэлж хайлгуулад хэдэн минутын дараа төстэй зүйл оллоо гэд ажилтнтай цуг очоод залгаж код өгөөд тэрийг хийгээд үнэмлэхээ уншуулж хаалгыг онгоолгоод ороод уцсныхаа кодыг хийж иж авсан. Йой. Энд тэнд байн хамаг юм хайж явахгүй ш нэрэ. За яах вэ? Олцсон ч. Жинхнээсээ бодсон ихний зүйл бол ямар ногоо юм бэ гэж бодсон. Чихтэй газар болохоор ой мод зүлэг ногоон шивүү тэгээд ном ногоон ургад юм билээ. Намайг очиход яг сакура дэлгэрчихсэн байсан болохоор үнэхээр үзгэлэнтэй байсан. Токиогийн Уэно гээд газрын цэцэрлэгт хүрээлэнд сакура дэлгэрхээр хүмүүс харах гэж очиод өстө баяр шиг л юм болд юм билээ. Бичлэг ерөн сайн хийж чадаагүй. Ангааж юм харж яваад мартчихад байгаа юм чинь. Анх ирсэн өдөр айгүй тийм чигтэй эвгүй санагдаад байсан. Нэг юм нойтон хувц өмсчүүд байгаад байгаа юм шиг. Тэгснэ маргаашнаас зүгээр болчихсон шүү дээ. Тасчих шиг болно лээ. Япон 100 гарын дүрмтэй насаараа баруун гарын дүрм баримталж явсан болохоор айгүй эвгүй. Машинууд нь хүмүүс нь ингээ буруу талдаа гарцсан яваад байгаа юм шиг. Одоо ч гэсэн алхахтаа хаяа андураад л байгаа. Алхаж явхад бүр үнэхээр тухтай байгаа. Явган зорчигч нэгдүгээр болохоор машинд дугуйч зам тавьж өгдөг. Гарцсан дээр очих болоогүй байхад чинь л тэр тэндээс хурдан асч ирээл зогсно. Жохон харанхууд болцсон байх үед гарцсан дээр зогсож исэн чинь ирж явсан машин гэрлээ унтраагаад л зогслоо. Яаж байгаа юм бол гэсэн чинь явган зорчигчийн нүдрөө тусахгүй гэж байгаа гэсэн. Йой, ойлгох нэ. Явган хүнээ зам нь ямар нэгэн тийм доголгүй стандартын дагуу учраас хөгжлийн бэрхшээлтэй эргээд дугуй унж байгаа хүмүүс, хүүхдэнд хэрэгтэй хүмүүс маш их явдаг. Дээр метронд явж исэн чинь харааны бэрхшээлтэй хүн хөтөч нохоод байгаа хоёлоо орж ирээд суусан. Нохоо нь одоо ажиллаж байна гэж бичсэн хувцастай. Эзнээ зорьсон газарт нь хүргэж өгөх ёстой болохоор төвлөрөх хэрэгтэй. Хүмүүс эрхлүүлээд цатааруулаад байвал замаа мартаж байгаа болохоор хөтөч нохоог ажиллаа гэж яхад нь эрхлүүлж болдгоо юм билээ шүү. Нөгөө нэг Макдонарадо гэдэг чи яг жинкнээсээ энийг хардаа. Англи үг хэлнэ гэж залж байгаа юм байна нэрээ. Япон хэл 3 төрлийн үсгтэй. Хирагана, катакана, тэгээд ханз. Катакананд гадаад үг бичгээд ашигладаг. Монголоор бол ташаагаа тулсан П, К, Ч, П гэх мэт үсгүүчиг гэсэн. Тэгээд англи өгнүүдэд бүгдийг катаканаагаараа бичиж байна. Бүр юу гэх гээд байгааг нь ойлгодгүй бүр. Шумито. Юу вэ? Смит гээд байгаа мó? Зардал их өндөр. Ханшийн зөрүүнээс болоод толгой эргээд юм үнтэй аваад байна уу? Хямдхан аваад байна уу? Жого ялахгүй л байгаа. Дайс болгоо яа дөө. Бүх юм 100 yen, 200, 300 yen гээл. Ирчээд уцсны дугаар авахгүй ч гэсэн шоргоолжны үлгэр шиг юм болсон. Тэгээд нөгөө хорон дээр очиод нэрээ бүртгүүлж байгаа. Тэгээл уцсны дугаар авахгүй л дугаар авах газар руу очивоо. Тэгсэн чинь заавал нөгөө өөрийн нэр дээрх банкны дэвтэр байх хэрэгтэй гэд. Тэгээд банк орчоод данс нийлэх гэсэн чинь ийм Японд ийм гарын үсэг биш тамга ашигладаг юм байна. Ийм өөрийн нэр дээрх тамга байх хэрэгтэй гэд. Тэгээд тамга хийх гээд гарлаа. Тамганы газар очиод захиалга өгсөн маргааш гарна гэл
маргааш ирээд аваарай гэлээ. Тэгэл маргааш нь очиж тамгаа авчаал банкн дээр очисон чинь сурагчийн үнэмлэх байхгүй байна гэд авчрах ёстой гэд. Тэгээд сургуулаа орж сурагчийн үнэмлэх авчаад буцаж банкн дээр очиод насаа нийлэх гэсэн чинь сурагчийн үнэмлэх маань яг 4 сарын 1-ээс эхэлж хүчинтэй гэд би яж яг 31-нд очиод таараад гэсэн яг нэг нь амралтын өдөр байсан байхгүй юу. Тэгээд дахиад хэд хоног алдах гад болдгоо. Гэсэн чинь нөгөө банкны ажилтан айгу хөөрхөн ийшээ тийшээ баахан уцаар ирээл лээсэн дээшгээ одоо төв салбар малбар лугаал залгаад байгаа юм уу да. Тэгээл баахан бичиг цаасны ажил цаашнаа хийгээл бужигнаа л байсан. Тэгж жагаад хөөрхөн болгоод өгсөн. 31 нь яг ч гэсэн яг нэгээр нь гэж бодоод ингэсэн гаргаад өчлөө. Одоо дансараа та ингэж аваарай. Картыг шуудан гараа аваарай гэл ярьж байхдаа ингээд надтай нас ч 100 юм байна. Сургуульд ингээд орох жагаад баяр үргээ амжилт хүсье энэ гэж мэгэл амир хөөрхөн. Айгу тийм хөөрхөн сэтгэлээрээ үйлчилж ийсэн гэх юм уу. За тэгээд жоохон тэнлээ. Японы Skytree гэдэг газар очивоо. 345 метрийн өндөрт гарлуу. Шөнө очисон болохоор бас их гоё байсан. Тийм чулуу басгаа тавьсан юм шиг гэрэлтэж мэрэлтэл. Тэгээд Skytree-гээ ойролцоох энэ сүм дээр шөнө очиж үзээд миний зураг авч байгааг батга авсан байгаа. Тэгээд миний авсан зураг нь. За Японд ирсэн эхний сар нэг иймэрхүү байлаа. Дөнгөж ирээд удааг байгаа болохоор юм л гоё санагдаж байна. Тийм. Би ирэхээс өмнө хэвлэлсэн байсан baby face цүнх болон үлдсэн байсан стикернүүдийн Black Ocean гээд кофе шопод үлдээсэн байгаа. Стикерний маань орлого 100% хаттай савар гээд төрийн бас байгууллага танилцуулагдахаар байгаа. Та бүхэн очиж аваарай. Ямар нэгэн спонсор авах юм чинь өөрийгөө спонсорлъё доо. За баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.